Засгийн газрыг ардчсан намын сайднараар туг дахиж байна гэж шүүмжлэв. Газрын тоосоо боловсруулах үйлдвэр 80 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэх хүчин чадалтай баригдаж байна. Нийслэлийн орон сууцны үн өмнөх оноос 26%-аар өсжээ. Энэ жил дотоодын ихтэй сургуулийн эсэлд өрсөлдөөн ихтэй болно. Оройн төрийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 дотоод мэдээ эхлэж байна. Өмнөх парламентэд байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Батэрдэн нэгдсэн үндэсний байгууллагын цөлжтэй тэмцэх COP17 уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан. Харин энэ ажлыг гардаж ирэх хүн нь Одон туяа сайд болоод байна. Анх олонний маргааныг дагуулж байсан олон улсын уулзалтыг нэгэнт зохион байгуулах нь тодорхой болсон учраас олон улсын анхаарлыг татаж өөр өгөөжийг нь хэрхэн үлдээх вэ гэдэг нь чухал болоод байна. Төсөө мөнгөний зарлага гэхээс илүү энэ олон улсын уулзалтаас төрөл бүрийн өөр өгөөж хүртэх боломжтойг их сурвалжууд хэлж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх COP17 хурлыг зохион байгуулах том ажлыг манай улс хүлээж авсан. 2 жил тутам болдог энэ арга хэмжээ эх онд болно. Эхний ээлжинд 70 тэрбум төгрөгийг зарцуулах урьдчилсан тооцоолол гарчээ. За зөвхөн зохион байгуулах арга хэмжээг өөрсдийн төсвөөр хийх бол манад ирэх 8,000 хүн өөрсдөө онгоцны тез зочид буудал зэрэг төлбөрөөр хариуцах юм байна. Ингэснээр олон улсын анхаарлыг татаад зогсохгүй давхар аялал жуулчлалын салбараар дамжсан хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн хүлээлт Нүүб өөрсдөө өөрийнхөө критерий шаардлага тавьдаг байхгүй. Өөрөлдөө биднэрт ийм уулзалт хэрэгтэй, ийм өрөө сав хэрэгтэй, ийм юм хэрэгтэй гэдэг юм аа. Тэгэхээр тэр юм эцлэн гаргачихвал биднэрт одоо санхүүгийн нөөц хэд хэрэгтэй юм яах вэ гэдэг гарна. Тэгээд тэргээ яаж хувааж, хэн юу хариуцах вэ, Монгол улс маань юу хариуцах вэ гэдэг юм аа ярина. Энэ жилийн байдлаар бол одоо үйлчилгээний зохион байгуулалтанд 20 орчим тэрбум яг одоо барилга байшин тэр одоо хурлын бэлтгэл ажилтны 50 орчим тэрбумыг бид хүн төсвүүдээр тавиад зохион байгуулалт хийгээд явж байгаа. Манай улсын 77% нь цөлжилтөд нэрвэгдсэн. Бэлчээрийн даад сэтэрч мал нь эдэх өвс хомос болсон энэ үед цөлжилтөд тэмцэх COP17 зохион байгуулах Азийн 3 дахь улс болж байна. Өнгөрсөн жил Сауди Арабын Эр-Рияд хотод болсон. Харин Азид гэвэл Хятадын Ордос хотод 2017 онд энэ уулзалтыг хийсэн байдаг. Хятад улс бол цөлжилтийн чиглэлээр маш их идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг учраас Хятадд болсон энэ Ордост болсон конвенцийн дараа бол одоо энэ нөгөө газрын дороотлыг тэглэх гэдэг зорилтоо бас нэлээд ахиулсан байгаа. Энэ бол дандаа ийм одоо олон улсын төвшөнд анхаарч байгаа асуудлуудыг нэмэгдүүлэх, эсвэл цар хүрээгийн тэлэх, эсвэл амбицийг нэмэгдүүлэх ийм зорилготой байдаг. Олон мянган гадаад дотоодын зочдыг хүлээн авсан уулзалтын туршлага гэвэл АСЕАН. Олон улсын анхаарлыг татсан 2 дахь том арга хэмжээ нь COP17 болох гэж байна. АСЕАН-ийн уулзалтаас нэг сургамж байдаг. За тухайн үед төсвөөс 23 тэрбум гаруй төгрөгийг төсөөлөж 20.8-ыг зарцуулсан байдаг. За гэвч 14.8 тэрбумаас нь зөрчил илэрсэн тухай аудитын дүгнэлт гарсан удаатай. Энэ гашуун сургамжийг дахин давтах хэсгэд олон нийтийн хяналт чухал юм. Орос улбаны улсаас 20 жилийн турш тасралтгүй агаарын тээврийн түвш нийлүүлэх хэлцээр маргаан дагуулсан дараагийн сэдэв боллоо. Газрын тоосоо боловсруулах нефтийн үйлдвэртэй болох гэж 8 жил болсон манай улс арга ядаж энэ хэлцээрийг хийхэд хүрүү гэх олон нийтийн харлагч бас байна. Нефтийн бүтээгдэхүүнээс хараат бус болох эцсийн найдвар нь газрын тоос боловсруулах үйлдвэр. Гэтэл энэ үйлдвэрээ мартсан уу гэлтэй хэлцээрийн төсөл орж ирсэн байлаа. Хоёр улсын засгийн газар хоорондын хэлцээрийн төсөл нь Оросын улбаны улстай хамтарсан компани байгуулж Чингис хаан нисэх онгоцны буудалд агаарын хүлгүүдийг түлшээр тасралтгүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэх тухай юм. Өмнө нь Мят компани тендер зарлаж шатхуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон үйлчилгээ авдаг байсан. Харин 2020 оноос төрийн өмчөд Эрчис Ойл компани хийх болсон. Харин энэхүү хэлцээрийг баталснаас хойш 20 жилийн хугацаанд Оросын 40 харин манай төрийн 60% оролцоотой компани онгоцны шатхуун нийлүүлэхээр тусгагдсан юм а. Хамгийн ноцтой нь 2-3 жилийн дараа газрын тос боловсруулах үйлдвэртэй болох гэж байхад 20 жилийн турш Оросын албаны улсаас онгоцны түлш худалдаж авна. Мөн ямар нэгэн маргаан гарвал Оросын арбитрийн шүүхээр хилцэхээр тусгасан гэлээ. Өөр хилцээрүүд юу яригджсэн энэ хилцээрт гар үсэг зурснаар одоо үйлчлэхээр болчиход байгаа байхгүй. Тийм учраас энэ хилцээр дээр ямар нэгэн хөнгөлтийн тухай энэ хилцээр дээр
одоо ямар нэгэн тийм дотоодоос нийлүүлэх тухай ямар нэгэн үг үсэг заалт байхгүй байгаад л бас асуудал байгаа тий. Түүнээс гадна энэ хилцээрийн 4-5 дугаар зүйл дээр бас нэг заалт бий. Тэрний юу гэхээр энэ хилцээр гар үсэг зурснаар бас дотоодын энэ газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулалттай холбоотой хууль тогтоомж одоо үйлчлэхгүй гэсэн ийм бас нэг заалт яваа тий. Олон улсад гарц цорын ганц гарц онгоцны буудлынхаа түлшнийхээ хангамжийг Улсын Оролдооны улсын Роснефть компанитай хамтарсан компани өгөх гэж байгаа 20 жилээр түлш худалдаа авах гэрээ хийж байгаа энэ нөхцөл байдал бол Монгол улсын эрх ашиг биш ээ. Түлшгийн эрчим хүчний хамаарлыг дахиад 20 жилээр сунх үйл ажиллагаа болох гэж байна. Энэтхэг усаас 1.7 тэрбум Америк долларын зээл авч барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Хэрвээ үйлдвэртэй болчихвол 80 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэнэ. Өнгөрсөн жилийн онгоцны түлшний хэрэглээ 83 мянган тоннд хүрсэн. Ингээд харвал онгоцны түлшний хэрэглээний дийлэнхийг дотооддоо хангах нөхцөл бүрдчихмээр. Зөвхөн ч болоогүй Оростой өрсөлдөхүй зүүнээр борлуулагдана гэлээ. Нэгж бүтээгдэхүүний өртөг маань одоо нийт 80% нь бол шууд түүхий эдээсээ буюу түүхий тосныхаа үннээс хамаардаг. За тэгээд тийм ч учраас бол яг одоогийн байгаа тооцоололоор бол манай онгоцны түлш одоо нэгж бүтээгдэхүүний өртгөөрөө бол 2100 төгрөг байхаар байгаа. За тэгээд бүтээгдэхүүний чанар болон одоо яг үнийн хувьд бол өрсөлдөхүйц гэж одоо бид харж байгаа. Ямар ч тач ардчилсан намын бүлгээс энэ хилэлцээрийг дэмжсэнгүй. Ингэснээр доторх заалтыг нь өөрчлөхөр болж байна. За гэхдээ энэ хилэлцээрийг хийхээс өөр сонголтгүй байгааг Тумаан сайдын ярианаас сонсож болно. Хятадаас түлш тээвэрлийг гэхээр дид бүтэс байхгүй. Дээр нь Оросын албаны улсаас илүү үнэтэй. Ганц сонголт нь Орос болсон гэж тайлбар хийсэн. Зөвхөнгийн ч олон улсын судлаачид буруутгасангүй. Тодорхой тийм заалтууд хэрвээ орж ирсэн байгаа бол бид энийг засаж сайжруулах хэрэгтэй. Ягаад гэвэл энэ чинь хилцээр шүү дээ. Одоо тийм хилцээрийн нөхцөлийг бол манай улсын засгийн газар нөгөө талаасаа тавьсан байр суурийг тодорхой хэмжээгээр судлаад өөрийнхөө байр суурийг бас гэрээ байгуулагч талтайгаа тохиролцож өөрчлөх бүрэн боломж засгийн газарт байгаа учраас би бол одоо энийг хэрвээ үнэхээр гадаад бодлогынхаа үзэл баримтлалын хүрээнд бол харилцан хоёр хөштөгөөр харилцан ашигтай найрсаг одоо тэнцвэртэй хандах энэ одоо харилцааны зарчмыг бол баримтлах хэрэгтэй. За юуны түрүүнд саяны энэ хилцээртэй холбоотой бол миний одоо судлаачийн зүгээс харж байхад хугацааных нь бол урт одоо хэдэрхий урт хугацаатай биш тийм ээ алсыг харсан. За тэгээд цаашид одоо гэрээ хилцээрт бол одоо шинэ өөрчлөлт оруулалт болох үс одоо хэмжээнд бол хийвэл зохих хэрэгтэй юм уу л гэж харж байгаа. Ийхүү Оросын албаны улстай хийсэн хилэлцээрт өөрчлөлт оруулаад хийх нь зөв. За гэхдээ газрын тас боловсруулах үйлдвэрээ мартаж болохгүй гэдгийг судлаачид сануулж байлаа. Ийхүү Оросын албаны улстай агаарын хөлгийн түвш нийлүүлэх Евразийн эзэн засгийн холбоотой төр хилцээр байгуулах зэрэг маргаан давуулсан асуудлуудыг дандаа ардчилсан намын сайд нарт хариуцуулаад байгаа. Энэ нь гавьяг нь өөртөө нааж, гайг нь ардчилсан намынханд халдах гэсэн Монгол ардын намын явуулга гэж улсыг хурлдах ардчилсан намынхан үзэж байна. Хамтарсан засгийн газар байгуулсны саад учир нь үүндэж байж магадгүй гэж ардчилсан намынхан гомдлож эхэллээ. Гандүмэр сайдыг Евразийн эдийн засгийн холбоотой төр хилэлцээр байгуулах ажлыг ахалсныхын төлөө харин Тумаан сайдыг Оросын албаны улстай агаарын хөлгийн түвш нийлүүлэх хилэлцээрийг хариуцсныхын төлөө огцруулах ёстой гэх шаардлага олон нийтийн дундаас хэдийнэ гараад ирсэн. За үүнд нь өнөөдөр намынхан нь хариу тайлбар хийлээ. За тэдний хийж байгаа ажил нь хамтарсан засгийн газрын бодлого шийдвэр болохоос ардчилсан намын биш гэж тэд ярьлаа. Аливаа асуудлаар гавьяа гарвал өнөөгийн эрх баригчид гайтай шийдвэр гарвал ардчилсан намдаар наана гэдэг ийм бодлого яваад байгаа юм биш үстэй. Онгоцны түвштэй холбоотой асуудлыг ихэд яагаад зам тээврийн сайд нь энэ хуулийн төслийн өргөн барьж асуудлаа ярилцдаг юм бэ? Яагаад ардчилсан намын сайдыг урдаа түлхээд байгаа юм бэ? Яагаад энэ олон улсын гэрээ хилэлцээр энэ дотор орчуулгын алдаа байж болох зүйл байна гэдээ ирж байна. Энийг яагаад Монгол улсын гадаад харилцааны сайд энийн дээр асуудлаа ярьж бас шаардлагатай болвол энэ дээр тодруулгуудаа өгөөд алдаа оноо буруу зүрүүгээ яриад явдаг юм бэ? Ардчилсан намаас томилогдсон 8 сайдад хамгийн шавар шалбаагтай асуудал ихтэй салбаруудыг хариуцуулсан ч гэж ардчилсан намын зарим гишүүд шүүмжилдэг. За гэтэл Монгол ардын намаас томилогдсон сайд нар ажлаа цалгардуулж хариуцлага алдаж байгаа тохиолдлууд гарсаар байгаа гэж ардчилсан намынхан сөргүүлэн ярьлаа. За тухайлбал ноолорын үнэ шал арчиж гар дээрээ бэлэн мөнгөгүй тогтмол цалингүй малчид үрзээлээ яхаа мэдэхгүй байгаа энэ үед салбарын сайд нь сар шахам хугацаанд улсын хурлдах ардчилсан намын бүлэгт мэдээлэл өгүүлгүй тагчиг байгаа гинэ. Ноолуурын экспортыг бас тодорхой хэмжээнд хязгаарлалтантай холбоотойгоор
малчтын одоо өдөр тутмын амжиргааны асуудал бол маш хурцаар тавигдаж байна. Тэгээ малчтын зээл гэж одоо бараг 2 их 80 төгрөгийн зээл бол арилжааны банкуд дээр бас бүртгэлтэй байгаа. Засгийн газрын зүгээс ийм ойлгомжгүй тодорхой бос бодлого хэрэгжүүлснээр малчтын амжиргаанд шууд одоо сөргөөр нөлөөлөө зогсохгүй энэ салбарыг цаашид одоо яаж хөгжихийг нь бол бас их ойлгомжгүй төвшөнд аваачиж байна. J2 сайдыг бол удаа дараалан бүлгийн хуралд ирж мэдээлэл өгнө гэж хэлсэн боловч одоо баг 3 дахь 7 хоногтой бол бүлгийн хуралд бол ирсэнгүй. Энэхүү ардчилсан намын сайднараар туг дахиж Монгол Ардын намынхан өөрсдөө хумсаа нуусан мөр шиг авирлаж байгааг ардчилсан намынхан шүүмжиллээ. Ботоо мэдээ хүрлээ, дараагийн мэдээ хүргэе. Ерөнхийлөгч алсан Халтмаагийн Баттуулгатай холбоотой гендергийн шинжтэй баримтууд дэлгэгдэж дуусахгүй нэ. Анх засгийн газрын хэрэглэх газрын дарга учрал түүнийг төгрөг нуурын ордыг гадныханд 250 сая доллараар зарсан тухай баримтыг ил болгосон. Ингэхдээ 500 гаруй хуудас баримтыг хажуудаа тавьж байгаад мэдээлэлээсэ. Энэ үйл явдлаас хойш удаач үгүй байхад буюу өнөөдөр улсын хурлдах хүн намын зөвлөлөөс түүний талаар ахаад л баримт дэлгэлээ. Гэхдээ энэ мэдээллийг иргэнээс ирүүлсэн гэдгийг тэд тодотгож байлаа. 20 жилийн өмнө Монголын банк санхүүгийн салбарт, бизнесийн салбарт намарангийн хэрэг гэж ноцтой зүйл гарч ирсэн. Олон хохирогч болсон, олон 10 сая долларын ийм заллингийн маягтай ийм хэрэг гарч ирсэн. Яг энэ албан бичгэн дээр бол энэ Женко группаас явсан албан бичиг дээр намрангтай холбоотой хариуцлагыг Монгол шуудан болон голомт банкн дээр нээсэн аккредиттэй холбоотой хохирлыг миний бие хүлээнэ гэж хүлээн зөвшөөрсөн байна. Энэ албан бичигт Монголын байгалийн баялаг нөөцөн тогтоодсон ордуудыг зарж байна. Хятад талын худалдаа авч олж өгөөч гэсэн маягтай ийм шууд битсэн ийм санал хүсэлт байгаа юм аа. Тэгээ энэ бол өнөөдрийн ярьж байгаа тэр төгрөг нуурыг зарсантай холбоотой байж болзошгүй учраас бас ноцтой гэж үзэж байна. За гуравт нь бас ноцтой зүйл нь 2006 онд яг энэ бичгийг үлдэж байхдаа энэ бичиг явуулсан хүн бол өөрөө улсын их хурлын гишүүн байсан. Улсын их хурлын гишүүн бол Монгол улсын үндсэн хуулиар өөр ажил эрхэлж болдоггүй. Бизнес хийгээд газар орд зарах тухай хүсэлт явуулаад байх байтугай жирийн өөр ямар ч ажил эрхлэх боломжгүй байдаг. Энэ бол хуулиараа үндсэн хуулиараа хаалттай зүйл. Тэгэхээр иймэрхүү ноцтой сэжүр энэ мэдээлэлд байгаа учраас улсын их хурлын гишүүний хувьд бид иргэдээс ирсэн мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой гэж бодож байна. Мөн цаашаа яг энэ хэрэгтэй холбоотой төгрөг нуурыг сүүлийн үед хэрэгдэд байгаа шалгаж байгаа гэж ойлгож байгаа. Тийм болохоор нэмэлт нотлох баримт болох болов болзошгүй гэж үзэж байгаа учраас авилтаа тэмцэх газар хүргэнэ. Засгийн газар гадныхантай байгалийн баялгаа баалтардаж байшин барилга зам гүүргээд хэрэгцээтэй бүтээн байгуулалтуудаа хэлэхээр төлөөлөж байна. Ингэхдээ офтек гэрээ байгуулах юм байна. Энэ гэрээгээ зөвхөн нүүрсэн дээрч биш алт зэс төмөргээд бүх төрлийн түүхий дээр байгуулах эрхийг хуулиараа нээж өгөх гэж байна. Үүнийг нь улсын хурлын гишүүд болоод эдийн засагчид эсэргүүцэж байна. Учир нь ингэж урьдчилан гэрээ байгуулж баялагын солилцоо хийснээр уул уурхай бүтээгдэхүүний үн оноо зогсохгүй төсвөөс гадуур төсөв бий болгох эрсдэлтэй гэж тэд үзэж байна. Засгийн газар 14 мега төсөл, нийслэл хот 24 мега төсөлгээд их бүтээн байгуулалтын жилүүд ирж байгааг амтай болгон ярих болсон. За гэтэл энэ олон төслийг хэрэгжүүлэх мөнгө манай улсад алга. За нэг хэсэг гадаадын хөрөнгө оруулалт татаж мега төслүүдийг хэрэгжүүлнэ гэж байсан засгийн газар одоо байгалийн баялагаараа бартер хийхээс өөр сонголтгүй гэж тулгарч байна. За энэ нартаа маш олон сөрөг үр дагавартай гэдгийг гишүүд сануулж байна. Одоо байгаа боломжийг ашиглаад бүтээн байгуулалтууд хийхгүй мүү гэдэг ийм байр суурь гарч ирнэ. Нөгөө талдаа яг бодитоороо болвол юу гэхээр энэ өөрөө түрүүний хэлдэг хоёр төсөвтэй. Энэ засгийн газар тэржигтэй энэ парламент бол ер нь ямар ч шаардлагагүй болж эхэлнэ гэсэн үг. Нэгдүгээрт энэ зарчмын асуудал гэсэн үг. Парламент төсөв батлуулахад шаардлагагүй засгийн газрын гэрээ хийгээл ажлуудаа хийгээ явчихна. Нэгдүгээр. Хоёрдугаарт нөгөө хулгай зэжгийн асуудал. Биднэрт нөгөө хулгай цэцгэлдэг суурь арилгаагүй байж дахиад хулгайлах бүтээгдэхүүн
хулгайлах нөөц бололцоо юу гэдэг нөөцийн нэмэгдүүлээд ээж боломгүй л байгаа юм л да. Эдийн засгийн ашигтай ашиггүй нь хамаагүй, энээсээ боцохгүй, мөнгө олдсон олдоогүй нь хамаагүй, бүтээгдэхүүн солилцооныг ирээ байгуулна. Нүүрс нь бол унжааг тав хүн мэдж байгаа. Тэгэхээр хямдхан байсан бүтээгдэхүүн солилцоогч офтек штэ. Урд нь офтек ирээ байгуулад дорнтоос дорногов руу нефт амжуул хоолой бариад бараг дууссан. Өгүүлбэр нь бол хэдэн жилийн дараа хэдэн зуун сая доллар ингээ үрцсэн. Энэ шиг бүтээгдэхүүнээ солилцоод би юмаа барьчих. Та манай нүрсийг хямдхан аваад бариад өгч. Энэ ажиллагааг хаамаагүй биржийн хууль руу оруулж ирж байна. Тийм болохоор энийг дэмжих боломжгүй. Эдийн засаг тогтворгүй экспорт бууралттай нүүрсний үнэ уналттай байгаа энэ үед засгийн газар санхүүгийн схемээ өөрчлөх нь зүйтэйж за ингэж байгалийн баялагаар бартер хийх гэж байгаа нь яавч зөв хувилбар биш гэдгийг эдийн засагчид хэлж байна. Томоохон бүтээн байгуулалтын санхүүгийн загварыг өөрчлөх ёстой гэдэг дээр бол би санал нэг байна. Гэхдээ тэрхүү санхүүгийн загвар нь өөрөө ил тод дээрээс нь хамгийн өөр ашигтай төслүүдийг л санхүүжүүлэх тийм байдалтай байх ёстой. Тэрээс бид нар бэлэн мөнгөөр биш офтек гэрээгээр хийж байгаа тийм бүтээгдэхүүн солилцох гэрээгээр хийж байгаа гэд дурын төслийг санхүүжүүлэх юм боломжийг нээлттэй олгох юм бол энэ эдийн засгийн өөр ашигтай байдалтай бас сөргөөр нөлөөлөх хандлагатай. Харин засгийн газрын зүгээс том төслүүдээ урагшлуулж бүтээн байгуулалтуудаа хугацаа алдалгүй үргэлжлүүлэх гэвэл энээс өөр сонголт байхгүй гэж тайлбарллаа. Дэлхийн худалдааны дайн Трамп тарифтай холбоотойгоор хөрөнгө оруулалтын зардал мөнгө бол их үнэтэй болсон, хүү их өндөр болсон. Тэгэхээр энэ тал дээр бол хөрөнгө оруулалт босох боломжгүй байна. Бүтээн байгуулалт гэдэг бол тэр чигээрээ одоо мөнгөөр валютаар бараа хөдөлж авч оруулж ирэх асуудал нэлээдгүй хувийг Монголд эзэлдэг. Тэгэхээр энд валютын гадагшаа урсгал явах гэдэг зэрэг шалтгаануудаас болоод биднэрт байгаа уул уурхайн одоо төрийн болон орон нутгийн өмчит компаниудын эзэмшилд байгаа түүхий дээр солилцоо гэдэг энэ л локкер асуудал орж ирж байгаа. Засгийн газар өнөөх том төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд офтек гэрээ хийхээс буцахгүй гэж байна. За гэтэл өмнө нь нүүрсэн дээр офтек гэрээ хийж төмөр зам барихад 3-аас 4 дахин өндөр өртгөөр шатаж байсан гашуун туршлага бидэнд бий. За нүүрсний хулгайч үүнээс л эхэллээ. За уг засгийн газраас анх уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа биржээр худалдаалдаг бүтээгдэхүүний арилжааг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарлаж байсан. За гэтэл одоо биржээр арилжаалах тухай биш, бартер хийх тухай тусгасан нь анхаарал татаж байна. Улаанбаатар хотын төвийн бүсийн шинэ орон сууцны үн 2024 онд 26%-аар өссөн байна. Төргийн ханш сулрах тоолонд үйл хөдлөх хөрөнгийн зах зээл гал асч байдаг. Яг энэ үзэгдэл 2025 онд дахин давтагдах нэ. Өнөөдөр гарсан Улаанбаатар хотын үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эхний үйлрлийн судалгааны дүнг танилцуулъя. 2025 оны 1-р улирлын байдлаар шинэ орон сууцны 1 м2-ын дундаж үн 4.2 сая төгрөг болж өмнөх улирлаас 146%-аар өсжээ. Харин хуучин орон сууцны хувьд энэ улирлын байдлаар 1 м2-ын дундаж үн 4.3 сая төгрөг төржээ. Энэ нь өмнөх улирлаас 519%-аар өссөн үзүүлэлт. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 298%-аар өссөн үзүүлэлт гэлээ. Сонирхол татаж байгаа нэг статистик бол Сүхбаатар дүүргийн хуучин орон сууцны үнийн өсөлтөө. Ерөөд Улаанбаатар хотын хувьд бол яг төвийн бүс ялангуяа 40-50 мянгат тийм улсын цэрэг орчим гэх мэтчлэн ер нь бол хуучин орон сууц одоо 220 мянгат гэх мэтчлэн хуучин орон сууцны төвлөрлөгтэй байгаа. За үүнээс хамаарат бол ерөнхийдөө сургууль цэцэрлэгтэй холбоотой бол тухайн орон сууцны эрсдэлүүд бол ихсдэг. За үүнтэй холбоотой бол яг нөгөө хуучин орон сууцны үнийг өсгөж байгааны 2-3 байршил байгаа. Төрний дурдсан Сүхбаатар дүүрэг талбай тойрсон байрууд цэрэг за 40-50 мянгат те энэ байршлуудад бол ерөнхийдөө үн өссөнтэй холбоотойгоор хуучин орон сууцны бас үнийг өсгөхний одоо нөлөөлөл хүчин зүйлс бол болоод байгаа гэсэн. За хуучин орон сууцны хувьд яг төвийн бүсийн хувьд бол 6 сая төгрөгийн бол үнэлгээтэй бол байгаа 1 м2-д нь. За тэгээ баруун тишээ Баянгол дүүрэг бол 3-4-дөр хорооллын үед бол 3.8 орчим 4 саятай хэлбэлцэж явах жишээний те. За шинэ орон сууцны үн бол харьцангуй доктортой байна. Тодорхойлбол Сүхбаатар дүүрэгт 2024 оны эхний улиралд хуучин орон сууцны үн 1 м2-д нь 4.4 сая төгрөг байсан бол энэ оны эхний улиралд 1 м2-д нь 5.8 сая төгрөг болж 31%-аар өсжээ. Харин хотын захын бүсүүдэд хуучин орон сууцны үн өмнөх онтой харьцуулахад 13% өсөлттэй байна. 2024 оны эхний улиралд 1 м2-д нь 2.5 сая төгрөг байсан бол энэ оны эхний улиралд 2.8 сая төгрөг болжээ. Зэрэглийн хувьд бизнес, тансаг зэрэглийн орон сууцнуудын эрэлт нийлүүлэлт буурсан үзүүлэлттэй байна.
За ялангуяа сүүлийн жилүүд бол шинэ орон сууцны хувьд бол яг стандарт болон дундад зэрэглэлийн орон сууцны төслүүд бол 70 орчим хувийг бол эзэлж байгаа. Нийт одоо зах зээлийн гэсэн үг. За 2000-ад оны их үе 2015 он хүртэл бол Улаанбаатар хотын зах зээл дээр өндөр болон бизнес зэрэглэлийн орон сууцны нийлүүлэлт бол илээдгүй байсан. Одоо өндөр хувийг эзэлдэг байсан бол за иргэд ялангуяа эрэлт ямар байна вэ гэхээр стандарт зэрэглэлийн тийм одоо минимал загвартай тийм одоо орон сууцыг бол иргэд бол илүү их одоо сонголтоо ол хийж ин гэсэн үг. За энэ нь бол ерөнхийдөө ингээд борлуулалтаас харах юм бол шинэ орон сууцны хувьд бол 40-60 м2-т орон сууцны борлуулалт бол одоо өндөр байгаа. За хуучин орон сууцны хувьд гэх юм бол нэг 40-60 м2 ялангуяа 1-2 өрөө байрны орон сууцны борлуулалт бол нэлээд бол өндөр байгаа. За сүүлийн жилүүд бол Улаанбаатар хотын шинэ орон сууцны зах зээл дээр бол ялангуяа өндөр зэрэглэлийн орон сууцны одоо нийлүүлэлт бол харьцангуй бага байна. Ер нь доктортой байгаа гэсэн үг. Уг нь бол манай улсын эдийн засаг цаасан дээр өсөлттэй гарч байгаа ч өсөлт өрхөд хүрэхгүй байгаагийн нэг датлага нь энэ юм а. Нөгөө талаас ипотекийн зээлийг засгийн газар хариуцаж 8%-аас 6% болгосон ч зээлийн олдоц бүр нүднийг юм болжээ. Тиймээс барилгын компаниудын өөрсдийн зээлийн бүтээгдэхүүнүүд зах зээлд их гарах болсон тухай судлаачид онцолж байна. Энэ нь ч барилгын зах зээлийг тогтвортой байхад нөлөөлж байна. Өнөөдөр бид хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, автомашины албан татвар, нийслэлийн татвар гэдэг олон ч татварыг алхам тутамдаа төлж байна. Тун удахгүй нийслэлд дахин нэг татвар нэмэх гэж байна. Энэ бол арх тавхины онцгой албан татвар. Нийслэл хот үйлчилгээний татварыг өнгөрсөн жил 1% байсныг 2% болгон нэмэгдүүлсэн. Та Гуанз ресторан тоглоомын газар гээд үйлчилгээ авахар орсон газар бүртээ 2% татварыг нөөдөөс гадна төлж байгаа. Энэ бол орон нутгийн иргэдээс авч болох татварын дээд хэмжээ юм. Яг хүний эрхчлөө чад чөлөөнд халдахгүй гэвэл одоо 2% нь одоо татвар төлж байгаа манай залуучууд бол бас харамсалтай зүйл. Арх тамхинд татвар бол нэмж болно л да. Гэхдээ бичнэмдээ татвар нэмээд хэрэггүй байхгүй. Албаны амьдрал уламжлалт ордож шít. Ийм байх шаардлага бол байхгүй буруу л гэж үзэж юм би. Госуудын дамжирга их муу ахт чинь нэмээд ах ямар шаардлага байгаа? Мэдээж хэрэг татвар нэмэгдэнэ гэдэг чинь буруутай л болж таарна шít. Тэг татвараа нэмэхийн тулд бас авах тэр мөнгө зөнгийг бас нэмэх хэрэгтэй. Татвар нэмэх бол нэгч сайн биш л дээ. Харин одоо 6 дугаар сарын 1-ээс нийслэл хотод зарагдаж байгаа бүх төрлийн арх тамхинаас 2% татвар авна. Уг нь улс арх тамхинаас онцгой албан татвар нэрийн доор татвар авч байгаа. Энэ мөнгийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх үйлсэд зориулдаг. Гэтэл гэмт хэргийн доо хизээч буурдаггүй. Харин хот иргэдээс авах 2% онцгой албан татвараараа юу хийх нь одоогоор тодорхойгүй л байна. Нэгэнт одоо юу гэдэг хууль тогтоогч өргөн байраад улсын хурлаас энэ хууль батлагдаад гарчихсан. Энэ үднээсээ бол одоо иргэдийн үед бид нар бол одоо юу гэдгийг энэ хуулийг одоо зөв буруу гэж хэлэх нь бол одоо хугацаа алдсан зүйл. Харин одоо зүгээр энэний хувь хэмжээний асуудал буюу иргэдээр одоо татварын барамт бол одоо баггүй хэмжээнд байна шүү дээ. Тэгэхээр энэ үднээсээ авч үзэх юм бол одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тийм ээ одоо нийслэлс гэдэг юм уу энэ хувь хэмжээг бууруулах тал дээр яламжтай тогтоох тал дээр бас авч үзэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Одоогоор хотын иргэн 11 татвар, 14 төлбөр, 3 хурамжиг, 20 төрлийн хууль журмаар төлж байна. Төлөх нь буруу биш, гагцхүү төлсний хариу төр нь иргэдэд тог тухтай амьдруулах, аж ахуй нэгжүүдэд татвар төлөвч болоход нь дэмжлэг үзүүлэгч байх учиртай. Та бүхэнд ботоо мэдээ хүрлээ. Дараагийн мэдээ хүргье. 2024 онд 35506 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгссөн бол энэ онд 42000 хүүхэд төгсгөр байна. Тодорхойлбол энэ жил ихтэй сургуулийн эсэлт нэлээд ширүү өрсөлдөөнтэй болох нь. 2024 оны ерөнхий боловсролын сургуулийн нийт төгсөгчдөөс 51.5% нь манай улсын 65 ихтэй сургуульд элсэн суралцжээ.
Харин энэ жил өвнөөс цөөн хүүхэд ихтэй сургууль хэлсэн суралцгана. Нэг үгээр хэлбэл босго оноо 490 байгаа ч зарим мэргэжлүүдэд давхар шалгуур тавих юм байна. Совилхуу болон солонгос хэлний багш болон англи хэлний багш гэсэн мэргэжлүүдийн хувьд бол бас нэг онцлог нь юу вэ гэхээр зэрэг 2 дугаар шалгалт 2-оор ур чадварын шалгалт өгөхөөс онцлог байгаа даа. Ур чадварын шалгалтыг бол бид нар эсэлтийнхаа журманд заасныхаа дагуу тухайн оюутныг сургууль дээрээ эсэлтийн комиссийн гээд шалгалт аваад дүнгийг гаргаад ингээд 2 дүнг нэгтгээд ингээд тэнцэг хэсгийг нь тухайн үед шийдээ явна гэсэн үг. Өмнөх онд 76 мэргэжлийн боловсролын сургууль болон политехник коллежид нийт 19431 хүүхэд элсжээ. Гэхдээ энэ нь дан ганц энэ жилийн төгсөгчдөд бос 45 хүртэлх насны иргэдэд зориулсан сургалт явуулдаг юм байна. За жилд нэг 1100-аас 1200 хүүхдийг эсвэлж авдаг. За 3 төвшингийн сургалт байгаа. Нэгдүгээр хүнд бол мэргэжлийн боловсрол, хоёрдугаар хүнд бол одоо мэргэжлийн анхан шатны боловсрол олгох. За гурав дахь нь бол техникийн боловсрол олгох гэсэн юм 3 төвшинтэй шаталсан сургалттай. Монгол улсад 18-аас 24 насны залуучууд 295,774 байгаагийн 117,347 буюу 39.7% нь бакалаврын боловсролд суралцж байна. Модыг шинэ газар сэлгэж суулгахад тохиромжтой өдрүүд ирж байна. 4-р сарын 15-наас 5-р сарын 15-ны хооронд хөрс гисгийн зэрэгцээ мод унтаа байдалд орж шинэ хөрсөндөө хурдан дасан зогсдог байна. Мод тарихтай холбоотой сонирхолтой зөвлөгөөг бид Баянзүрх дүүргийн иргэн Солонготой уулзан сурвалжлалаа. Тэтгэвртэй гарсан Солонго 19 жилийн хугацаанд гэрээ хаашааг тохижуулан 130 гаруй мод тарьжээ. Анх 2006 онд энэ хашаанд нүүжирж 80 орчим хайлаас тарьсан байна. Тэрээр хэлэхдээ мод тарих нь ургах тусам илүү их анхаарал хандуулж хайрлаж үр хөвгөж их санагддаг гэлээ. Гэхдээ яагаад юм хаттай газар юм тарьж болохгүй гэж бодоод би санаа аваад тэгэл анх ингээд чацрагны морь тэр өгчнөөс аваад өрсөлдөл суулгаад ингээд тэгээд хүн чинь нөгөө яг ингээд ургамал тариал мод тариал эхлэхээр зэрэг яг ингээд соёолол нахиалал нэг хүүхэд арчилж байгаа юм шиг л ингээд ургуулад ирэхээр зэрэг дахиж урамшаал хүн чинь цааш нь тарий гэж бодвол тэгээд би энэ яг энийхэн хэсгийн мод тарьсан хэсгийнхэн газрыг бүгдийг ингээд байгалийн хөрс авчир суулгаад тэгээд модон дотроос ингээд ууланд сангаа газар уул усанд нь очиж өргөл өргөж байгаа. Тэрээр энэ жил 10-аад мод нэмэлтээр тарихаар төлөвлөж байгаа юм. Жижиг гэлтгүй өөрийн хичээл зүтгэлээр хашаагаа тохижуулж чадсан нь үнэхээр бахархмаар харагдаж байна. Эдний хашаа хад чулуу ихтэй учраас модны ургалт муу байдагч шантралгүй өөр газраас хөрс шороо ургамал авчирч хөрсөө торцоор өөрийн жижигхэн эко орчныг тохижуулжээ. Мод тарина гэдэг чинь бас тийж амархан бас ургадаг гэдэг биш. Ер нь модны нөхөйг бол нэг 70-80 см хэртэй ухдаг байтал нэг бараг метр шиг ухаад тойргийн нас арацинаас нэлээд том ингэж ухчээж дотор нөгөө хөрсөө 70-30-аар хөрсөө бэлтэж бор шороо юм хар шороо тэгээд нөгөө бууц өтг бууц тэгээд юу эйлс өртөс энтер хийжээж хөрсөө бэлтжээ тэгээд тэгжээж модоо яг ургуулахгүй юм чи бас мод ургахгүй л дээ. Өдөр тутам тарьсан модоо ийхүү хайрладаг Солонгой хашаа тун удахгүй ногоон төгөл болох нь тодорхой. Харин тариад хаягдсан олон зуун модод хотын гудмаар нүцгэрэн орхигдсон олонтой. Хот зуурын газрын агаар ус хөрснөө бохирдол эрчимтэй явагдаж байдаг. Хажуугаар нь цаг агаарын эрсдэс үзэглүүд ургамалд олон төрлийн стрессийг бий болгодог байна. Мод бут цөг нь стрессээс үүдэн янз бүрийн эмгэг төрөгчийн халдвар төртөмхий болж бактери мөөгөнцрийн үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг учраас олигтой ургаж чаддгүй гэж мэргэжилтэн тайлбарлалаа. Бидний хорогдох шалтгаан бол маш олон. Мод өөрөө амьд ургамал учраас тэрний нөгөө арчилгаа дутагдсанаас нэг болно. Өвчин хортон нэрвэгдэх. За ер нь өвчинд нэрвэгдэх бол яг өвхлийн одоо анхдагч шалтгаан болохоос яг өвчинд нэрвэгдснээр мод өгдөг. Өвчинд нэрвэгдснээр тухайн модны одоо физиологийн үйл ажиллагаа алдагдаад химийн одоо шимтгийлийн мэдсэн авах одоо юуг шимтгийлийн мэдсэн авч химийн үйл ажиллагаагаа явуулах байдал нь алдагдаад улмаар ингээд хөл хорогдол өртдөг. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зарим цэцэрлэгүүдэд модны өвчлөлийн үүслэг хийхэд навчны гуайлах өвчин, цагаан толбочлт, зэв зэрэг өвчнүүд түгээмэл тохиолдсон. Мөн 60 орчим хувь нь шимт хичээлийн дутагдалд орсон байжээ. Мод өвөх голлох шалтгаан нь арчилгаа муугаас болдог байна. Тиймээс модыг тариад орхилгүй арчилж тордож байх нь чухал гэж судлаач хэллээ. Та бүхэнд Тэнгэр телевизийн 7 дотоод мэдээ хүрэлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа үзэгчдээ.